За эрүүл байна эмцэм яа. Тэгэхээр энэ миний эрүүл хэм маяг номон дээр бол нийтийг хамарсан өвчин дээр бол ханаа томооны талаар бол тусгагдсан байдаг. Энэ талаар бол миний би бас олон нийтэд мэдээлэл өгч жоохон зөв. Яагаад гэхээр энэ нийтийг хамарсан өвчнөө талаад тусал нэмрэгчээр одоо зөв ойлголттой. Эрүүл мэндийн боловсрал сайн байвал тэр хэмжээгээр өөрийгөө урьдчилан сэргийлж одоо өвчнийг баг дээр нэмчлэх одоо боломжийг нэмэгдүүлэх юм болов уу гэж бодож байгаа. Надаас сайн хүмүүс, мэргэжлийн хүмүүс бол илүү сайхан зөвлөгөө өгөөд олон нийтэд хүрэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ удаадаа бол вирусын халдварын нууц хугацаа гэж та бүхэндээ мэдээлэл олгоё. Тэгэхээр бид нар одоо ингээд томоогийн H3N2 вирусад ингээд одоо агаар туслалын замаар халддаг. Яагаад гэвэл агаар туслаар орж ирээд амьсгалын замын одоо хуч хүрээсийг гэмтээж халдварлаж тэрээсийг гэмтээснээр одоо амьсгалын одоо ханиад үүсгэж улмаар тэнд одоо бактери юм уу цааш хүндэрсэн нөхцөл бол уушгины хатгалгаа үүсгэж байдаг. Тэгэхээр энэ гаднаас одоо халдвартай хүн юм уу аль эсвэл одоо салста нуус цэрч юм уу ингээд халдвартай хүний амьсгалсан агаарт бол ингээд дусал хэлбэрээр тий одоо баг зэргийн юм одоо бид нар ингээд хүүтэнд үлээдэг тий тэгэхээр ингээд уур савсдаг энэ маань одоо амьсгалын замд бол одоо ийм чиглэг одоо тодорхой хэмжээний усны одоо тийм тусал агуулгадж байгаа бол илэрхийлдэг. Яг энтэй одоо хамсраад энэ вирусын халдвар маань агаарт ингэж дэгддэг. Энэ агаараар амьсгалсан хүмүүс маань энэ халдвар авах одоо боломжийг нэмэгдүүлдэг гэсэн үг. Яагаад гэвэл тэр агаарт нь бол одоо вирус агуулгадчихсан гэсэн үг. Тэр агаараар ингээм амьсгалах юм уу удаадаараа хавьдах юм уу гэсэн нөхцөлд бол тэр вирус халдварлсан агаарт бол ингээм амьсгалын замд ордог. Тэгээд амьсгалын замд орж явах явцдаа бидний одоо хамар зэлгүүр, ам зэлгүүр, цааш төмөг, цагаан мөгөрсөн хоолой, гуурсан хоолой, альвал хүртэлх энэ амьсгалын замын хуч хүрээсийн одоо гадаргууд байгаа уурагтай бол энэ H3N2 томоогийн вирус маань холбогдож одоо эмгэгшүүлдэг гэсэн. За ингээд одоо тухайн эзэн эсийг одоо нэвтэрч ороод тэр эзэн эс дотор өсөж үрчээд эмгэгшүүлж эхэлдэг. За ингээд хүний одоо бие шинж тэмдэг илэртэл тодорхой хугацаа дамждаг гэсэн үг. Яагаад гэвэл халдварлаж орох одоо вирус маань олширч бусад эсэд халдварлах дээрээс нь яг эдисийг цөөнгөө тоогоор эмгэгшүүлж ирж хүнд одоо зөвхөр шинж тэмдэг илэрдэг те ханиах юм уу эсвэл халуурах эсвэл одоо цэрэх гарах гэх мэтчил нь одоо амьсгалын замын зөвхөр шинж тэмдэг илэрдэг. Энэ хоорондох хугацааг болохоор бид нар нууц хугацаа гэж нэрлэдэг байдаг. Тийм болохоор хүн вирус одоо халдвар авсан тэр дор одоо өвчин эмгэг үүсч хөгждөггүй гэдгийг маш сайн ойлгох ёстой. Яагаад гэвэл хүний эдис бол тийм амар эмгэгшээд байдаггүй. Тэр одоо хамгаалах, дархлаа тогтолцоо давсан нөхцөлд бол хүний эдисийг эмгэгшүүлж одоо нууц хугацаа өнгөрсөн үед болохоор энэ цааш одоо ханиад улмаар хатгалгаа болж үүсч хөгждөг байх шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд томоогийн вирусаас одоо сэргийлж баг дээр нэмчилдэг энэ талын ойлголттой байх хэрэгтэй шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа байна.